Орхон аймагт 42 цэцэрлэгт 10 орчим хүүхэд сурч хүмүүждэг. Үүнээс 26 нь улсын цэцэрлэг юм. Цэцэрлэгүүд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан сургалтын хэрэглэгдэхүүнээ бэлддэг хэдий ч зарим тохиолдолд учир дутагдaltaй байдаг гэнэ. Иймд аймгийн цэцэрлэг сургуулиуд дутагдaltaй байгаа хичээлийн хэрэглэгдэхүүнүүдийг шийдэх зорилгоор Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллахаар болсон байна. Өнөөдөр сайхан тэмдэглэгчтэй үйл явдал болж байна. Юуг бол Эрдэнэт үйлдвэр маань нийгмийн хариуцлагын хүрээнд мөн Орхон аймгийн засаг даргатай хамтын ажиллагааныхаа хийсэн гэрээ контрактынхаа хүрээнд яриа хэлцлийнхаа үр дүнд бид нар Эрдэнэт үйлдвэрийн зүгээс нийт Орхон аймгийнхаа сургууль цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэгүүдийнхаа үйл ажиллагаанд зориулж 500 сая төгрөгийн үн өртөг өгөхөд тоног төхөөрөмжүүд, ном хэрэгслүүдийг хадгалж өгч байгаа. Энэ үйл ажиллагаа маань өнөөдөр цэцэрлэгүүтэй ном хэрэгсэл хадгалж өгөхөөр ажиллагаагаар үргэлжилж байна. Бид нар дараагийн 7 хоногт бүх цэцэрлэгүүдийг тоглоомоор хангаж өгөх ёстой. Энэ ажиллагаа маань дараагийн 7 хоногт үргэлжлэх болно. Нийтдээ энэ сарда бид нар амжуулаад 500 сая төгрөгийнхөө тоног төхөөрөмж хичээлийн хэрэглүүдийг хадгалж өгөх зорилготой ажиллаж байна. За өнөөдөр Орхон аймгийн засаг дарга Дамбайн Батлалтын санаачлагаар Эрдэнэт үйлдвэрт одоо сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сурах орчин материалын баазыг бэхжүүлээч гэж хүсэл тавьсны дагуу Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудаас шийдвэрлэж байгаад маш их баяртай байна. Ер нь Эрдэнэт үйлдвэр маань одоо 40 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа ерөнхий боловсролын сургуулийн өмнөх боловсролд бол ийм томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаагүй. За юу вэ гэхээр мэдээж одоо манай Орхон аймагт бол ерөнхий боловсролын төрийн өмчийн 17 сургууль, за хувийн хөвчтийн 7 сургууль нийтдээ 24 сургууль үйл ажиллагаа явуулж байна. 24 сургууль тус бүрт нь бид нар сургуулийн захирлууд, хичээлийн эрхлэгч одоо хүүхдүүдэд санал хүсэлт авсны дагуу хөтөлбөрийн комит буюу юнмет машин хэрэгтэй байна. За мөн Лего робот хэрэгтэй байна гэсэн саналын дагуу сургууль тус бүрт нь 10 сая төгрөгийн одоо хөрөнгө оруулалт хийгээд нийтдээ одоо тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд ингээд хүүхдүүдэд бол одоо бас одоо сурах орчныг сайжруулж байгаа. За сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын бас нэг санаа зовоож байгаа эцэгчүүдээс мөнгө төгрөг татж байгаа бас нэг байнгын хилэм дагуулдаг зүйл бол энэ хүүхдийн одоо тоглоом сурах орчин их муу байна гэсэн гомдууд бол маш их ирдэг. Тийм учраас бид нар одоо нийт одоо цэцэрлэгийнхаа хувийн хвшил төрийн бүх цэцэрлэгүүдийнхаа судалгаа гаргахад 280 гаруй бүлэг гарч ирж байна. За 280 гаруй бүлэгт бол тус бүрд нь 1 сая төгрөгийн тоглоомыг худалдаж авахаар ингээд гэрээ контракт хийгээд одоо тун удахгүй нийлүүлэгдэнэ. Ингээд Эрдэнэт үйлдвэрийн нийт ажлагчдын баялаг бүтээгчдийн одоо хоримтлуулсан энэ сайхан хоримтлал энэ одоо мөнгнөөс бол нийгмийн хариуцлагын Эрдэнэт үйлдвэрийн одоо 6,000 ажлагчид тэдний ар гэрийнхэн бол одоо Орхон аймгийн 20,000 багчууд бол бэлгэлж байгаа гэж бид бодож бол маш их одоо баяр талархалтай байгаа. Тэгээ бас үйлдвэрийнхаа хамт олонд нийт ажлагчид нь бас нийт эрдэнэчүүдийнхаа одоо хүүхдүүдийнхээ нэрийг бас баярснаа илэрхийлье. Манай нүүдлийн зургийн өгүүлэмж төрийн бас байгууллагаас Эрдэнэт үйлдвэртэй хамтраад Эрдэнэтийн бүх цэцэрлэгийн насны хүүхдүүдэд бомбардайгаа хүргэж байгаадаа маш их баяртай байна. Тэгэхээр манай бомбардай Японы эзэн хааны нэрэмжит Манга Азийн тэмцээний Гран При шагналд за Аз Европт бол маш олон хэрэглэгчтэй. Яг энэ удаа энэ жил бол бидний хувьд Монголынхаа хүүхэд багчуудад Монголын ахуй амьдрал нүүдэлчин одоо бидний бахархал болсон зан заншил за байгаль дэлхийтэйгээ хэрхэн харьцаж амьдрах ёстой энэ талаар бас хүүхэд багчуудаа зааж сургасан энэхүү цувралаа одоо хүргэе гэсэн бодолтойгоор ажилласныг хамгийн эхлээд Эрдэнэт үйлдвэр дэмжиж бүх хүүхэд багчуудаа хүргэж байгаагаар маш их баяртай байна. За энэ хүү ажлын хүрээнд бид 42 цэцэрлэгийн 300 гаруй бүлэгт за бүлэг болгонд 6 цувралаасаа нэгийг хүргэж байгаа. Хүүхдийн сурч хөгжих эрүүл аюулгүй таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын хэрэглэгдэхүүний тоог нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор цэцэрлэгүүд үр дүнтэй аргуудыг өөрсдөө хэрэглэж санаачлан ажиллаж байна. Аймгийн засаг дарга тамийн газар Эрдэнэт үйлдвэрийн хамтарсан хамтын ажиллагааны хүрээнд Орхон аймгийн сургууль цэцэрлэгүүдэд олгогдож байгаа сургалтын хэрэглэгдэхүүн, хичээлийн хэрэглэгдэхүүн, тоглоом, наадгай, ном сургалтын хэрэглэгдэхүүний бас цэцэрлэгүүдэд хүлээлгэн өгөх ажиллагаас өнөөдөр манай энэ Орхон аймгийн 4 дугаар цэцэрлэгээс эхэлж бид бүхэн одоо багш хамт олонтойгоо энэ номныхоо дээжийг бас хүлээж авлаа. Энэ бол одоо суралцагч хүүхэд багчууд, багш бид бүхэнд бас мөн эцэгчүүдэд маань оруулж байгаа маш том хөрөнгө оруулалтаа гэж бид бүхэн маш таатай хүлээж авч байна. Нэгдүгээр хоёрдугаар гэх юм бол яг энэ бомбартай цуврал нь манай Орхон аймгийн манай цэцэрлэгийн нэг онцлог гэх юм бол ардын ёс заншлыг
нэмэлт хөтөлбөр болгон хэрэгэлдэг байгаа. Шагаа хөтөлбөр. Тэгээ яг энэ шагаа хөтөлбөрийн маань хүрээнд яг одоо энэ хүүхдүүдийг ёс заншилтаа танилцуулах, ёс заншлын энэ сургалтын эргэлтгүүн дээр ажилуулах сурах бичиг ном бол бас нэн тэргүүнд хэрэгцээтэй байсан. Бид нар бас уг нь бол багш нар гарын доорх материалаар бол хангалттай л хэрэгжилжсэн боловч бас л мэдээж хэрэг яг үйлдвэрийн юм чанартай юм ном сургалтын эргэлтгүүн бол бид хүнд үнэхээр хэрэгцээтэй байсан. Энэ хэрэглээг маань бас хангаж хүүхэд багчууд маань ийм их сайхан оюуны хөрөнгө оруулалт хийсэн. Одоо Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Орхон аймгийнхаа одоо орон нутгийн удирдлагууд, бүхэнд одоо эцэгчүүд, хүүхэд багчууд, багш ажилтны хамраас маш их талархаж хүлээж авч байна. За ингээд өнөөдөр ингээд энэ сайхан өдөр ингээд Эрдэнэт үйлдвэр болон одоо аймгийн засаг даргын юугаар манай цэцэрлэг дээр энэ сайхан одоо номнууд болон тоглоомын одоо түрүүнд бас ингээд тоглоомын бас нэг ангид 1 сая төгрөгийн батлуун жүхий одоо 12 манай цэцэрлэг 12 бүлэгтэй энэ 12 бүлэгт маань ингээд нийт 12 сая төгрөгийн тоглоомын хөрөнгө оруулалт хийж байгаа Эрдэнэт үйлдвэрийн одоо захиргаа болон бүх одоо Эрдэнэт үйлдвэрт ажилладаг бүх ажилтан албан хаагчид баярлалаа гэж энэ түрүүнд хэлэх байна. Цаашдаа цэцэрлэгийн хүүхдэд сурч хүмүүжих орчин нөхцөлийг дээшлүүлэх багш ажилчдын ачааллыг бууруулах зорилгоор Орхон аймагт энэ жил шинээр Эрдэнэ их залуу согот багуудын цэцэрлэгийн өргөтгөж Аршаан багт 250 хүүхдийн сургуулийг барих юм а.